Бүтээн байгуулалтын ажил хийгддэг энэ үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдөөгүйгээс үйлдвэрийн осол гарах тохиолдол нэмэгддэг. Тэгвэл үнээс урьдчилан сэргийлэх үүднээс хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн сарын аяныг зарласан байдаг. За тус аяны хүрээнд нийслэлийн хаан үйлдвэрийн засаг даргын тамгын газар хөдөлмөрийн хийлтэс хамтран аж ахуй нэгж байгууллагуудын дунд туг аялуулах хуралдааныг зарлаж байна. Сүүлийн жилүүдэд үйлдвэр барилга дээр гарах осол аваар буурсан гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. За харин өнгөрсөн жилд барилгын ослын улмаас хаан үйлдвэрт 6 хүн амьсаа алдсан харамсалтай тоо баримт байгаа юм а. Тиймээс ослын гаралтыг бууруулахад мэдээлэл сурталчилгааг хангалттай хийх шаардлагатай гэж байна. Ер нь бол хаан үйлдвэрг бол яг шинэ дүүрэг бүтээн байгуулалт бий болж байгаа гол Улаанбаатарын хувьд бол гол бүтээн байгуулалт босч байгаа дүүрэг гэж ойлгож байна. Өмнөх 2014 онд бид хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрм журам зөрчигдснөөс үүдэн хаан үйлдвэрт 6 хүн одоо эндсэн байгаа. Тэгэхээр энэ нь бол бага тоо биш. Тэгэхээр бид бүхэн энэ ажлын хэсэг маань яг энэ дээр гол анхаарлаа хандуулж яг энэ гол эрсдэл гардаг аж ахуйн нэгжүүлэлтийн барилгууд дээр гол анхаарлаа хандуулж шалгалт үзүүлэлгээ зохион байгуулж ажиллаж байна. Нэг удаагийн тохиолдлоор олон хүний ам эрсдсэн юм осол бас гарч ирсэн. За ийм харамсалтай зүйлүүдийг бол бид нар одоо бас бууруулах, багасгах энэ чиглэл рүү бол илүүтэй анхаарч байна. Тэгэхээр хөдөлмөрийн хэлтс дээр бол бид нар бас юун дээр илүү их анхаарахыг хандуулад байна гэхээр зэрэг мэргэжилтэй ажилтны хангамжийг сайжруулах. За мөн ажил олгогч нар бол мэрэгшүүлсэн байх хүмүүсийг за аюулгүй байдлыг нь бол хангуулах мэдлэг мэдээлэл газар дээрх сургалтуудыг бол тухайн бүр нь хийснээрээ бол тэнд ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангах ийм зайлшгүй шаардлагууд бол гарч байгаа. Тухайн аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагааныхаа зардлын 1% хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд зарцуулахар зааж өгсөн байдаг. Тэгвэл хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд зарцуулагддаг төсөв хөрөнгөд дутагдсанаас үйлдвэрийн осолд орвитой бууруулж чадахгүй байгаа гэсэн юм а. Үйлдвэрлэлийн осол бол буурсан үзүүлэлттэй гарч байгаа тийм. Ер нь бол аж ахуйн нэгж байгууллагууд маань бол сүүлийн үед бол энэ хууль тогтоомжийн хэрэгжилт энэний сурчлагын амт дээр бол асар их анхаардаг болсон байна шүү. Бас их дөрвтэй арга хэмжээ зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл тэр хуулийн заалтанд байгаа тодорхой хэмжээний төсөв мөнгөнийхөө одоогийн хуулиар бол 1% бол хабын чиглэлээр зарцуулах ёстой гэсэн энэ заалтаа хэрэгжүүлэх тэгээ мэргэжилтнүүдэд тэр байнгын ажилтнуудаа зөвлөгөө өгөх энэ тал дээр бол бас их нааштай үзүүлэлтүүд бол харагдаж байгаа. Тийм ч учраас үйлдвэрлэлийн осол бол харьцангуй бага болж байгаа. Үйлдвэрийн осол гарсаар байгаа шалтгааныг тухайн ажил олгогч болоод хөдөлмөр эрхлэгчдийн хариуцлага муу байдагтай холбоотой гэлээ. Тиймээс аж ахуй нэгж болоод тухайн газар ажиллагсад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах тал дээр илүү хариуцлагатай хандах шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байна. Хэрэв хөдөлмөрийн аюултай нөхцөлд ажилласан тохиолдолд ажил олгогчид шаардлага тавих нь хөдөлмөр эрхлэгч таны эрх юм а. Ер нь бол хөдөлмөр хамгааллын эрүүл ахуйн аюулгүй байдалтай холбоотой зардлуудаа гүйцэж тусгаад тэрнийгээ тэр чиглэлийн ажилтнанд гүйц зарцуулж чадахгүй байгаатай л холбоотой гэж бодож байна. Гэхдээ манай байгууллага иргэний нисхийн хэмжээний хувьд бол манай ажлын байрны эрсдлийн түвшин бол бага. Тийм ослын тэгэл энэ барилга уул уурхайн салбартай харьцуулахад харьцангуй бага. Тийм учраас улсын хэмжээ ер нь сүүлийн үед ослын дэгдэл мэргэжлээс шалтгааллах өвчлөлийн хэмжээ бол харьцангуй бага байдаг. Гардгуу гэж ер нь бол тийм компаниуд яг орон тооны хаб хариуц ажилтан ч юм уу авч ажилуулдаггүйгээс энэ тал дээр илүү төлөв анхаардаггүйгээс энэ асуудлаас үүсдэг байх л та. Илүү мэрэгсэн мэрэгчлэн дутагдсанаас л гардаг байх л гэж боддог. Ажил удирдагч нар, ажил олгогч нар өөрсдөө хабын талын аяг өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэр талын сургалт, семинарт оролцдог байх хэрэгтэй. Тэгсний үндсэн дээр доод ажиллаж байгаа инженер техник ажилчдаа ч юм уу бусад хүмүүст хабын талаар ойлголтыг илүү төлхөө өгч чадах байх. Тэрнээс бол ажил удирдагч нь, ажил олгогч нь өөрөө хабын талын мэдлэггүй бол тэр талын шаардлагыг бол тавьж хянаж тавих боломжгүй л дээ. Бүтээн байгуулалтын ажил идэвхждэг энэ үед үйлдвэрийн осол гарах нь нэмэгддэг. Тэр дундаа барилга уул уурхайн салбарт үйлдвэрийн ослын тоо нэмэгддэг гэж байна. Тиймээс дээрх салбарт ажиллагчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажилуулах тал дээр илүү анхаарч ажиллах шаардлага тулгараад байгаа юм а.